Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс удаа дараа Герман дахь цэргээ татан гаргана гэсэн ийм мэдээллүүдийг хийж байсан. За тэгвэл тэрээр боддоор энэхүү одоо мэдээллээ хэрэгжүүлэх болсон юм байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн зүгээс гаргаж байгаа хамгийн сүүлийн хийж байгаа мэдээлэл нь Германаас гаргаж байгаа цэргийн тоог илүү их цөөрүүлэх одоо магадaltaй гэдгээ мэдэгдсэн байна. Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын яамны зүгээс Германд байрлаж байгаа Америкийн цэргийг 50000 орчим албан хаагчдыг нь татан гаргана гэсэн ийм мэдээлэл хийсэн. За үүнээс нэг өдрийн дараа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нийгмийн сүлжээнд бол өөрийн мэдээлэлээ оруулсан. За мөн сэтгүүлчдэд бям гарагт Флоридад хандаж мэдээлэл хийхдээ Германд байрлаж байгаа Америкийн нэгдсэн улсын цэргийн тоог илүү их зөөрүүлэхээр төлөвлөж байгаа гэдгээ хэлсэн байна. За харин батлан хамгаалахын яамны хэвлэлийн төлөөлөгч энэ асуудалтай холбогдуулан тодруулга хийхдээ цэргүүдийг татах үйл ажиллагаа нь дараагийн 6-аас 12 сарын хугацаанд бүрэн хэрэгжиж дуусна. За энэ шийдвэрийн нэг хэсэг болгон Германд байрлуулахаар төлөвлөж байсан Асын тусгалтай Томохок Пужин бүхий Америкийн нэгдсэн улсын батальоныг Байдны үед бол байрлуулна гэсэн ийм төлөвлөгөө байсан. За энэ төлөвлөгөөг бол мөн цуцлсан гэсэн мэдээллийг хэлж байгаа. Германы канцлер Фридрих Мерц болон Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хооронд сүүлийн үед таагүй уур амьсгал бий болох болсон. За хоёр удирдагч хоорондын хамтын ажиллагаа төдийлөн сайн түвшинд явагдахгүй байгаа санал зөрүүтэй асуудлууд байгаа. За Мерцийн хувьд бол Америкийн нэгдсэн улсын ойрхон орондоос гарах стратегийг эргэлзээтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. За мөн Ираны хэлцээрийн ширээнд бол Америкийн нэгдсэн улсыг доромжилж байна гэсэн ийм мэдээллийг хийсэн явдал нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын уур хилэнг бадраасан. За үүнээс болоод энэхүү одоо цэргийнхаа тоог цөөрүүлэхээр шийдэж байгаа юм байна. За одоогийн байдлаар Германд Америкийн нэгдсэн улсын 50,000 гаруй цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. Харин энэ одоо мэдээлэлтэй холбогдуулан Германы батлан хамгаалахын сайд Борис Писторус хэлэхдээ цэргийг одоо хэсэгчлэн гаргана гэдэг бол тэр төлөвлөгөөг бол мэдэж байсан. За ийм хүлээлттэй байсан гэдгээ мэдэгдсэн. За энэ явдал бол цаашдаа Европын холбооны орнуудын зүгээс Европ бол өөрийн аюулгүй байдлаа хангахад илүү хүчин чармаалт тавих нөхцөлийг бүрдүүлж байгаа гэдгийг бям гарагт мэдэгдсэн. За мөн тэрээр зэвсэгт хүчнээ өргөжүүлэх, цэргийн худалдан авалтыг түргэх, дид бүтцийг нэмж барьж байгуулахыг ирмэлзэж байгаа. За энэ бол Германы хувьд зөв замаар замж байгаа хэрэгэ гэж хэлсэн байна. За харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн энэхүү мэдээлэл төлөвлөгөөтэй холбогдуулан ардсан намын зүгээс бол төлөвлөгөөг шүүмжилсэн. За мөн Сенат болон төлөөлөгчдийн танхимын зэвсэгт хорооны дарга бүгд найрамдах намын хууль тогтоогчид болох сенатор Рожер Бекер, төлөөлөгчдийн танхимын гишүүн Майк Рожерс нар бол тухайн асуудалд санал зовж байгаа гэдгээ мэдэгдээд хамтарсан мэдээлэл гаргасан. За тэдний хувьд хамтарсан мэдээлэлтэй энэхүү шийдвэр нь Владимир Путинд буруу дохио өгөх эрсдэлтэй гэж үзэж байгаа гэдгээ илэрхийлсэн. За Трампын хувьд бол өмнө нь одоо дурдж байсанчлан Германаас цэргээ гаргана гэж удаа дараа сүрдүүлж байсан. За харин энэ удаа бол энэ шийдвэрээ магадгүй хэрэгжүүлж болжгүй нь харагдаж байна. За энэ шийдвэр нь одоогийн байдлаар яг чухам аль баазаас эсвэл ямар ажиллагаанд нөлөөлөх нь бол одоогийн байдлаар тодорхойгүй байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол Европ даяар өөрийн цэргийн баазаа байрлуулсан байдаг. За эдгээр цэргийн баазаараа дамжуулан дэлхийд даяар цэргийн одоо үйл ажиллагаа явуулахдаа баазуудыг бол ашиглаж ирсэн. За өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын цэрэг дайн болон батлан хамгаалах үйл ажиллагаанд бол Европ дахь бааз чухал үүрэгтэй байсаар ирсэн. За тухайлах юм бол Германд Штутгартад Америкийн нэгдсэн улсын Европын командлал байрладаг. За Ландстюлд цэргийн эмнэлэг байрладаг. Рамштайнд агаарын цэргийн одоо бааз байрладаг. За мөн Америкийн нэгдсэн улсын цөмийн пуужингууд тус улсад мөн байрладаг юм а. Тэгэхээр энэхүү одоо байгууламжаараа дамжуулан цэрэг дипломатын үйл ажиллагааг явуулж ирсэн. За Германд байгаа Америкийн нэгдсэн улсын цэргүүдийн хувьд бол гол нь Оросын холбооны улсаас ирж байгаа гадны аюул занлын эсрэг урдсан сэргийлэх хэрэгсэл болдог. За хэдийгээр бол Германы засгийн газар одоо Герман бол тэргүүлэх эдийн засагтай гэдэг утгаараа богино хугацаанд хөрөнгө оруулалт хийж Америкийн нэгдсэн улсын гарч байгаа одоо цэргийн энэхүү тоо цөөрч байгаатай холбогдуулан зөрүү цоорхоо үүсэн. За үүнийг бол богино хугацаанд нөхөх боломжтой гэж харж байгаа ч гэсэн энэ нь бол бодит байдал дээр хэрэгжих боломжгүй гэж цэргийн шинжээчд үзэж байгаа юм байна. За нэг талаасаа урт хугацаанд зүүн жигүүрээс ирэх аюул занлаас урьдчилан сэргийлэх хэлбэрээр НАТОд Герман улсын хувьд бол илүү хүчтэй үүрэг гүйцэтгэх боломжтой магадгүй. Гэхдээ хурдан хугацаанд үүссэн зөрүү энэхүү цоорхойг бол нөхнө гэдэг нь асар одоо боломжгүй үйлдэл юм а гэдгийг шинжээчдийн зүгээс анхааруулж байна.